За сайн байцгаана уу? Өнөөдрийн хамттай эцгийн нэвтрүүлэг маань эхэлж байна. За бид бүхэн яг одоо маш гоё рил хийдэг сургуультаа маш эрч хүчтэй замун дээрээс нь сошиалд идэвхтэй нэг юм 7 дугаар ангийн сурагчид болон багштай уулзаад гоё нэвтрүүлэг хэрэрсэн байна. Хоёулаа нэвтрүүлгээрээ гоё өөрийгөө танилцуулаад эхлүүлье. За сайн байцгаана уу? Намайг Оюн гэдэг 7-7 ангийн анги өдөрцөн багш байна. За тэгээ та яг юуны багш вэ? Яг дээрээс нь мөн одоо энэхүү анги аваад яг хэр удаж байгаа вэ? Би болохоор орос хэлний багш. Тэгээд энэ сургуультай болохоор ажиллаад орос хэлний багшаар ажиллаад 5 жил болсон байна. Яг 5 дахь жил. Тэгээд анги бол 3 сарын 1-нд авсан. Одоо тэгэхээр ингээд нэг 2 сар гарантай хугацаа өнгөрсөн байна. Тийм байна. Тэгэхээр айгүй тийм удаагүй биш. Би тэр рил энтрийг үзэж байхад нэлээд удсан байж магадгүй гэж бодож байсан. Яа тэгэл ангийнхантайгаа айгүй гоё тийм татан болсон байсан шүү дээ, тийм ээ. Тэр айгүй гоё хурдан татансан юм байна. Та яг одоо ангийнхныгээ рил хийхэд нь айгүй хөөх ингээд туслаад дэмжээд рилд нь ордон шүү дээ, тийм ээ. Тэгээд ангийнхны анх рил хийж эхлэхэд ямар санагдсан бэ? Яг уу энэний хувьд болохоор манай 7-гийн 14 бүлэг 14-өлөө ерөнхийдөө бол инстаграмаа хөтлж явуулдаг. Тэгээд эндээс яагаад дэмцсэн бэ гэхээр санаануудаа олвол өөр ангийнхан хийж байгаа юм чинь за манайх нэг ингэчий гэд. Тэрнээс өмнө манай ангийнхан бас хөөхний ганц 2 бичлэг орсон байсан юм аа. Тэгээд за энэ дээрээс ингээд хийчий гэд хийж эхэлсэн юм уу. Яг миний хамгийн анх үзсэн рил нөгөө хэдүүлээ хөрөл 100 ангаараа парк тоглох байв. Ой, зүжи. 20,000 лайк хүрүүл. Одоо бүр 28,000 лайк болов хүрсэн байсан шүү дээ. Тэгэхээр одоо удахгүй нөгөө парк дээр тоглоно гэсэн үг үү? Би тэгэд бол яваагүй. Манай анги чинь 1-р 7-р анги. Тэгээд одоо дунд ангийн одоо ихэнх шат гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас ингээд олоолаа явахаар эрсдэлээ бодоод за тэгээд хавар болоод за шалгалтаа сайн өгөөд дөнгөө сайн гаргасан тохиолдолд бид хэд бол парк явах тийм болцолтой байгаа. Тэрнээс биш яг тоочны яг явъя гэсэн шийдэл бол гараагүй байгаа. Таны яг анхны анги одоо удирсан анги гэсэн үг үү? Тийм миний хамгийн анхны анги. Тэгэхээр бүр гоё дурсамжтай юм байна. Тийм нөгөө анхных болохоор бүх зүйл дээр ингээ ач холбогдол өгдөг бүх юм дээр нэг ингэчих юмсан тэгчих юмсан гэдэг нэг тиймэрхүү л байдалтай байна да. За нэрийг хин гэдэг вэ? Ангитаа сураад яг хэдэн жил болж байна? Намайг 7-гийн 7 анги Даниэл гэдэг. Энэ ангитай 7 жил болж байна. Тэгээ таны ангийнхаа ер нь хөрхөн рил хийгээд сошиалд маш идэвхтэй байдаг штэ. Рил хийх санааг нь анх яг хэн гаргаж ирсэн бэ? Ингээс эсвэл бөөндөө яг ярилцж байгаад шийдчихсэн үү? Анх ингээд 5 дугаар ангид илүү нэг хөслөн гэдэг нэг охин байдаг манай ангид. Тэр хөтлөгээл рил хиймийгээл. Тэгэл ер нь рил хийдэг болчихсон шүү дээ. Ladies and gentlemen, we got him. За тэгээд сая найз дээр ноцсон чинь чамайг яг анх ингээд рил хийх санааг гаргасан гэдэг чинь бүр 2 жилийн өмнө тийм ээ. Тэгээд яг яагаад рил хий гэж бодож эхэлсэн бэ? Ер нь бол анги болгон IG-тэй Instagram ингээд хөтөлбөр рил бичлэг хийдэг болохоор тэгээд манай анги угаараа дутуу гэж хэлж ирсэн. Рилнийхаа санааг ер нь та яаж олдсон юм? Рилний санаа нөгөө viral бичлэг бичлэг эднэр тэгээд эсвэл ер нь хичээл дээр үрж явахдаа тэгээд санаа нэг ороод ирчихсэн шүү дээ. Okay. Рилийг нь яг ингээд хийхэд камерыг нь бариад зогсдог камермен ч юм уу тийм хүн байна уу? Би өөрөө бичлэг хийдэг. Өөрөө бичлэгэнд ордог гэсэн нөгөө нэг бичлэгийн цаана байдаг. Тэгвэл хамгийн анх бүр ингээд хандлт амар их аваад бүр маш олон хүнд хүрсэн тийм рил нь ямар рил гэсэн юм бол? Нөгөө нэг хідэн лайк хүрүүл. Тэг яг яагаад парк дээр тоглоё гэж хэлсэн өөр юм багшаасаа хүсэж болохгүйсэн үү? Аялалд явъя гэхлээр хэцүү зөвшөөрөхгүй гэж бодсон. Гэхдээ аялал явсан. Тэгээд нөгөө нэг бол тоглолт үзгүй парк орох гэдэг ангийнхнаас саналын нураагаа тэгээ парк явъя гэдэг. That was easy. За рилэнд ордгоо. За чиний орсон ямар рил вэ? Нөгөө нэг Ончиг сумлаа багш маань байна. Жансан ор багш маань байна. хайж байгаа тэгээд чиё чараг шиг гэдэг нэг бичлэгэнд орсон. Тэгээд хичээлээс авч харсан жаваагаа алдахгүй тэрний найз гэдэг хичээлэнд орсон. Ирээлэнд орсон. Тэгээд нөө нэг цэнэглэгчээр хөрлөлөө солих юм уу гэдэг нэг тийм рилэнд орж ирсэн. Тэгээд зөндөө
За ингээд чиний хувьд гоё хөгжилтэй эрэг анги гэж би яг харсан л та. Тэгээд яг ийм ангид байхыг ямар байдаг вэ? Ангийнхныхаа талаар ярил. Амар гоё байдаг, тийм нэг найрсаг, хэрэлдэг, хайрцагтай шилжиж ирснээс хойш гоё анги гэж боддог шүү дээ. Тэгээ нэг жилийн хугацаанд ангийнхантайгаа гоё дотн болж чадсан уу? Амар татан болсон тийм. Тэгээд ер нь сургуулийнхын хүүхдүүдтэй л танилцж ирсэн ба. Манай ангид амар охсон. Нэг болж байгаа сте. За бид бүхэн яг одоо нэг гоё хөргөн тоглоом тоглох гэж байна. За энэ юу вэ гэхээр багш нь одоо сурагчдыг хэр таньдаг вэ гэдгийг шалгая. Яг нь манай багш маань болохоор 3 сар л одоо багшилж байгаа гэсэн. Тэгэхээр бас бүр тийм сайн гэсэн үггүй байж магадгүй. Тэгтээ гайгүй байх гэж бодож байна. Тийм тааж байгаа хаа. Тийм. За тэгээд мэдээж хүүхдүүд одоо ардаас тийм ээ өөрийнхөө дуртай үгийг хэлнэ. Багш нь хоолойных нь өнгөөр хин гэдэг вэ? Нэрийг нь таана гэсэн үг шүү. За. За амжилт гэсэн. За баярлалаа. Good morning. Үн самбуу. Сайн уу агшаа? За дахиад л явах шээ. Сайн уу агшаа? Буруу юу? Сайхан амарсан уу ангийнхаа? Дэнэл байна. Бал байна уу? Үн ол байна. Сайн уу агшаа? За дахиад л дээ. Сайн уу агшаа? Буяа очир юм уу? Танайва бахагддаг шүү. Хангал байна. Хангал. Сайн уу агшаа? За дахиад л ирээ. Сайн уу агшаа? Чингүү юм уу? Энэ чингүү юм уу? Буруу юу? Hello teacher. Гартгүй л байна да. Сайн байна агшаа. Дахиад л дээ. Сайн байна агшаа. Хээ чингүү юм уу? Сайн байна уу? Инх мөнхүү. Буруу юу? Буруу л. Сайн байна уу? За дахиад л дээ. Сайн байна уу? За дахиад л ирээ. Сайн байна уу? Ирмэн байна. Сайн байна уу? За одоо адилхан сонсогдоод гэлээ. Хээ чингүү юм уу? Добрый день. Инх хүчин үү? Сайн байна уу агшаа? За дахиад л ирээ. Сайн байна уу агшаа? Хишгтэй юу? Сайн байна уу агшаа? За дахиад л ирэх та. Сайн байна уу агшаа? Инх хүчин үү? Сайн байна агшаа. За сонсдгүй. Сайн байна агшаа. Цэлмүн үү? Юу байна агшаа? Одоо цэлмүн юм шиг байна. Сайн байна агшаа. Дахиад л явах та. Сайн байна агшаа. Хүслэн байна. Сайн байна агшаа? Мөхцөг үү? Мөхцөг. Адиосээ 선생님. Хин бэ? За. Хэлэр явах та. 안녕하세요 선생님. Юу? За дахиад л. 안녕하세요 선생님. Хээ чингүү юм уу? Биш юм уу? Окей, энэ чингүү юм уу? Сайн байна уу агшаа? За одоо хүүгүүдээ ялахаа байсан. За дахиад л явах та. Сайн байна уу агшаа? Инх мөх юм уу? Мадралыг таагаагүй шүү дээ. Шинэ болсон уу? Хэнийг таагаагүй вэ? Багш. Сүхэрдний таа хэний таагаагүй? Багш. За багш маань дөнгөж сая тоглоомоо тоглоод дууслаа. Тэгээд 21 хүүхдээс 9 хүүхдийг бол таагаагүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас харагдаж байгаа шиг амархан биш хэцүү юм шиг байна. Харин тийм байна. Уг нь олвол ялахад амархан тий сүүлдээ эхлээд гайгүй явж ийснаа сүүлд нь ингээд хоолойнууд найдлахын сонсогдож байгаа хэцүү л байд юм байна. Гэтэ яг ялгадаг болно ах.
За тэгээ танаас асуухад яг ангийнхантайгаа өнгөрүүлсэн хамгийн гоё дурсамжтай мөч нь бас юу байгаа вэ? Бүх өдрүүд л өөр шинэ тэгээд гоё дурсамжтай л байдаг. Өдрөө болгоно л өөр, өдрөө болгоно л бас нэг өөр асуудал гарч ирдэг учраас өдрөө болгоныг л ер нь хамгийн дурсамжтай өдөр л гэж боддог доо. Одоо цагид болж байна. Дөнгөж додоо болж байгаа. Дөнгөж додоо болж байгаа мó? Тий. За ер нь ангийн дарга гэхээр ангийнхныгээ яаж одоо тий үгэндээ оруулж ийн ангийнх нь ер нь нэлээд сахилгагүй юм шиг харагдаад байна надаа. Ер нь бол сахилахгүй л дээ. Гэхдээ манай ангийнх нь надаа итгэж миний үгэнд байнга орж идэг. За танай ангид нэг юм гоё юм тренд өөх байдгүй яг ингээд бөөндөө нэг юм хэрэглээл нэг ингээл хэрэгэлдэг өгнүүд байдаг шүү дээ одоо танай үеийнхэнд. Ер нь бол нэг твэндэг байгаад яагаад байх вэ гэд ер нь багшаасаа энэ үгийг суусан гэх юм уу? Тэгэд ийм одоо яг та эдтэй найзууд шиг байдаг залуухан ийм багштай байх ямар байдаг вэ? Биднэрт амар гоё идэг. Одоо бидний ингээ ярьж байгаа үгнүүдийг ойлгож ингээ биднийг яг ямар эмоушнтэй байгааг ойлгодог гэх юм уу? Тийм байдаг. A few moments later. За манай дараагийн чаленж болвол мэдээж ангийн хамгийн нэг тодруулна гэсэн үг. Хамгийн хөгжилтэй, хамгийн залхуу, хамгийн эртэж, хамгийн одоо хоцордог гэд маш олон төрлийн хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэгээ бүгдээрээ тэр хүмүүстэй танилцъя. Хамгийн хөгжилтэй нь хин бэ? Нойр хүрээд байна гэж хичээл дээр унтаад байдаг хүүхэд нь хин бэ? Ермөө. Ингээд цонх ширтээд амар эмороод идэг хүүхэд байна. Хамгийн эм аа. Одоо нэгдүгээр сэлэнээс бийж байх та. Нэгцэг. Танай ангийн хамгийн TikTok-ч нь хин бэ? Манай ингэ тийм байхгүй шүү. Саран цэцэг. Танай ангийн хамгийн загварлаг нь хин бэ? Мөх цэцэг. За мөх цэцэг нь хамгийн загварлагаар сонгогдсон байна. Баяр хүргэе. За тэгвэл танай ангийн хамгийн эмгтээлэг. Хамгийн эмгтээлэг гэвэл манай ингээ хамгийн эмгтээлэг гэвэл яа нэр? Хамгийн иршүүд одоо спортлог залуу хин бэ? Хөвгүн. Энэ чингүү. Хамгийн авьяастай нь хин бэ танай ангиас? Хангал нэг юм хоёр муудалцсан хүнийг ч юм уу те нэг мэвлрүүлээд нэг гоё юм хооронд нь холбдог тэр хүн нь хин бэ? Хүслээ. 5 минутын дараа очлоо гэснээ 1 цагийн дараа ирдэг. Хамгийн их хоцордог хүн нь Цэлмүү. хамгийн эрт чинь хийн танай ангийнхнаас. Яга муу. Нэмэ. Танай ангиас хамгийн идэвхтэй нь Хишигтэй. их селфи дарддаг нь хин бэ? Инрэл. Хамгийн тийм инфлюенсер болох магадлалтай хүн нь хин бэ? Инх үчин. Зүгээр суудаггүй, сахилгагүй. Даниил. Багш орж ирээд гинэт ингээд дэвтрээ нээдэг. Шал тийм худлаа хүн нь хин. Гардгөө. Танай ангиас штэ хамгийн тэгвэл бүтээлч хүн нь хин бэ? Хоолн биш гэхдээ ивэл Хоорондоо үерхэх магадлалтай хоёр хүн байгаа юу? Амбар хийгдсэн. Амглан бат хийгдсэн. Ангийнх нь ингээд хамгийн тренд рилиг хийя гэд би бинийг одоо уруу татдаг те нөлөөлдөг хүн нь. За дахиад сайн нүгслээ. За танай ангиас хамгийн супер эдит хийдэг нь Инх үчин. Окей. хамгийн энэ хүчин тодорлоо штэ. За тэтгэлээ сасэ. Жоохон худлаа юм хэлсэн юм шиг санагдчих. Хамгийн болох эсгүй юм аа. Чамайг инфлюенсер болох магадлалтай, хамгийн сайн эдит хийдэг гэдгсэн штэ. Гэхдээ эдит дээр бол нэг амар сайн биш. Яг уу жоохон хийдэг. Тийм. За тэгтэл чи хамгийн нар тодорсон. Баяр хүргэе. Чиний алтан мууруулыг baby чиглэх зүйл надад би Baby maybe not that you just Ийм гоё одоо хүүхдүүд инээлтсэн орчинд ажиллах гоё байдаг байх гэж бодож байна. Яг багш мэрэгчлээ сонгосондоо ер нь баярлдаг байх тэгээ. Тийм. Ер нь бол эрчимтэй яг гоо анги аваад хэсэг жоох хямарсан. Тэгээд жоохон тасаад хүүхд гэдэг чинь ийм байт юм байна да гэд. Тэгээд анги авч ижил сая нэг багш
болж юм даа суралцаад хүүхдүүдтэйгээ адилхан. Одоогийн сурагчид илүү нээлттэй болсон байна гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд яг одоо бидний одоо 10 жил байхаас ч юм уу тийм ээ бас арай юм сонсдог дуу бүр загварлаг одоо стилтэй дээрээс нь одоо үзэж байгаа кино бас айгүй тийм өөр байгаа гэж бодож байна. Тий, угаасаа бүх зүйл нь өөр, яаж одоо бидний үетэй харьцуулах вэ? Бүх юм нь өөр. За тэгвэл танай ангийнхан яг одоо хичээлийн бус цагаар тийм ээ чөлөө цагаараа яг багштайгаа өөр яг юу хийдэг вэ? За бид нар болохоор яг анги авснаас хойш бол сэтгэл зүйн өдөрлөгт орсон бөөндөө. За тэгээд бас найрамдал цослон явсан. За тэгээд өөр болохоор яг хагас бүтэн сайнд бол өөрчлөлт. Тэгээд одоогийн яг хамгийн ойрын план төлөвлөгөө бол яг явах хүсэлтэй хүүхдүүдэд аваад номын баярт явах төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл таны одоо ингээд мэдээж та сурагчид та маш олон гой одоо зүйлийг үлгэрлэж зааж өгч байгаа. Гэхдээ шавнарын ч гэсэн танд бас юм зааж өгч байгаа ах гэж байна. Хүүхдүүд бол угаасаа бидний ингээд санаж бодож байгаагаас илүү хийдэг. Яг мэдээж хөдөлгөөнтэй мэдээж хэцүү үе байгаа. Гэхдээ тэднээс бол суралцах зүйлс маш их байдаг. Жишээлх юм бол одоо бичлэг эдитлэх гэж ярьж штеп. Би бол хүүхдүүдээсээ л сурж аваад энийг яах вүлээ, тэрийг яах вүлээ гэж сурж байгаа юм. Тэгэл одоо манай ангид ч бас үндэсний бичгтээ сайн хүүхдүүд байдаг. Яаж бичих үү, ингэж бичих үү, багш нь одоо сурыг гэдэг юм уу те. Суралцах зүйлс бол маш олон байдаг. Тийм ээ мэдээж одоо сурах одоо шавнарын жоохон ч ихсэн танд одоо юм зааж өгч ирэхээр одоо зэрэг өсөж байгаа. Тийм. Бас хамаагүй гэдэг шиг юм байна штэ. За тэгвэл одоо сурагчид нь таныг олон жилийн дараа тийм ээ мэдээж одоо ингээд төгсөөд явна, айгүй хурдан том болдог. Яг яаж дурсаасаа гэж бас боддог вэ? Би болохоор яг анги авснаасаа хойш яг бодсон бодол ерөө хичээл ордог хүүхдүүд ээж тэр боддог нэг л бодолтой болсон. Ерөөсөө тийм мундаг сайн биш. За би энэ хүүхдүүдэд үнэхээр сайн хичээл зааж чадаагүй маа, тийм мэдлэг олгож чадаагүй маа гэхэд би үнэхээр сайн хүмүүжил олгосон шүү. Багш ингээд сайхан сэтгэлтэй байхыг заасан шүү. Хүмүүжилтэй байхыг заасан шүү. Нэгнийг хүлцэж ойлгохыг заасан шүү гэж намайг ерөн дурсаасай л гэж боддог. За тэгвэл яг одоо ангийнхнаараа хамгийн бахархаж байгаа зүйл нь юу вэ? Мэдээж анги аваад удаагүй байгаа ч гэсэн бас тийм бахархууштай зүйлүүд бас байгаа. Тийм байгаа. Би яг нөгөө яг сүүлийн яг хэдэн хоног яг гомдоод тэгээд би ингээд дандаа ингээд сүүлд нь явдаг би чадахгүй. Би ингээд дандаа сүүлд нь яваад гэж чадахгүй гэд нэг ангийнхандаа ууралж ийсэн. Тэгээд тэрний дараахан манай ангийнхан химийн тэмцээнд ороод химийн цаагаад дид барь эзэлсэн. Тэгээд тэрний дараахан урлагийн үслэгт бас хичээл орж байгаа юм чи 7-14 бүлгээс манайх бол бүжигтэй бас шалгарсан. Тэгээд ангийнхнаараа бол үргэлжил бахархаж юм да. Өмнөөс нь ингээд дотлоод нэлээс очихгүй байдаг та юу. Тийм ээ. Тэгвэл яг одоо нөгөө сурагчдаа хэлмээр байгаа бас уу байгаа ах гэж бодож байна. Тэрийг яг хөрхөн нэвтрүүлэгт ороод шавнар нь үзэн штэ. Тэгээд дараа нь ч гэсэн үзэх тэрээ. За би бол нэг хилдэг нэтрийн төвхтэй. Тийм багш нь бол эндээ дандаа хайртай. Ингээд одоо би 3 сарын 1-нд тассан 7 дугаар ангийн хүүхдүүд тэгээд 12-ын 7 анги болоо төгссөн ч гэсэндээ яг анх авч хийсэн яг энэ 7 дугаар ангийн хүүхдүүд хിവэрэ үлднэ. Тэгээд хүмүүжлтэй байгаарай, хүндлэг байгаарай. Нэгнээс уучлахгүй сураарай. Тэгээд хүлцэж ойлгодог байгаарай л гэж ангийнхандаа захимаар байдаг да. Yanlışları seçtim, doğrum nerede? Kaybettim kendimi, dengem nerede? Bazen düşer insan, yardım nerede? Kalkmam için yerden, sebebim nerede? Bitti derken her şey elden gitti derken sabrettim ben. Tam o anda ummadığında bir güneş parlar bazen. Bitti derken her şey elden gitti. За одоо та хэд ингээд хөрхөн рил хийнгүүт тийм хейт одоо тийм доромжилсан ч юм уу комментууд юу н ирдгүү. Энэ эрхийн явдал ирдэг. Гэхдээ тэдний тоох өнгөрч тийм үү? Яг зөв угаасаа тийм муухай зүйлсийг мэдээж тоох хэрэггүй шүү дээ. За тэгвэл эсэргээрээ бүр амар гоё юм урам өгсөн бас гоё комментууд ирдэг байх гэж бодож байна. Тэ ирдэг. Тэгээ нэг хөөрхөн багштай өөрхөн анги шүү. Гоё коммент ирдэг. За хөөрхөн багштайх ямар идэг вэ?
Энэ гоё шүү. Од байх чинь гоё байлээ. Ангиар од юм а те. За танай ангийг тэгвэл бусад ангиас ялгаруулдаг зүйл нь яг юу юм бэ? Бусдаасаа онцлог нь болохоор ингээд анги дотроо ингээд амар гоё ивтэй байд. Танай ангийг яг 3 үгээр илэрхийлбэл чи ямар 3 үг хэлэх вэ? За баяцаарай. Ивтэй, тэгээ хөгжилтэй. Спортлог. За ямар гоё ивтэй, хөгжилтэй, спортлог гэд юмтай анги юм а. Хөрх юм а чи. За чиний хувьд тэгвэл яг ангийнхантайгаа багштайгаа өнгөрүүлсэн гоё дурсамж нь юу байгаа вэ? Оёо гэжтэй тий. Тэгвэл нэгэл найрамдал явсан юм дөө. Хизээ найрамдал явсан та нар? Сарын өмнө. За найрамдал дээр та яг юу хийв? Тэгэл яваал тэгэл нэг юм хэдий мэдж байгаа хоол идээл дуулаал дискодоол ирээдүйд ангиа яг энэ хിവэрээ үлдээсэ гэж хүсдэг байх гэж бодож байна. Тий. Ингээрээ яг шилжиж мэлчихгүй гээл. Тэгээ шилжилттэй тэгтээ. Тэгэл энэ хിവэрээ байвал гоё л доо. Яг энэ хүүхдүүдээрээ энэ багштайгаа энэ хിവэрээ дахиад гоё олон жил сураарай заяа. За чиний хувьд тэгвэл найзуудтаа ангийнхандаа хэлмээр байдаг үг байдгүй? Хүүхдүүдтэй нэгэндээ сайхан хандаарай л гэж. Гэхдээ танай ангийнхан ч угаасаа нэгэндээ сайхан ханддаг юм шүү. Хаяа үгүй. За тэгээд хаяа та нар бас сайхан хандахгүй байгаад байгаа юм биш үү? Тэгэхээр дандаа гоё ингээд бас хандж гэж бас угаасаа байхгүй л те. Гэхдээ гоё хандахыг хичээж агаарэ. Тэ? Сая өмнөх одоо найз нь ангийнхандаа хандаж үг хэлсэн. За чамдаас дахиад ангийнхандаа найзуудаа хандаж хэлэх үг байна уу? Хичээлээ сайн гэрээ. Тэгээд жилийн эцсийн дүнгээ сайн гаргаарай. Парка явмаар шүү. Угаасаа парк явах юм билээ л дээ. Та эдэг харсан чинь бүр хүссэн лайка авцсан те. Зорилгоо биелүүлсэн байлээ. Нэрээ тэр үед яг та рил хийгээд 20,000 лайк авна гэж юу н бодож исэн үү? Мэдгүй тэгээ 2 өдрийн дотор хүрсэн шүү дээ. Юу н тийм төсөөлөл байсан уу? Бидэд яг хүрэх байхаа гэсэн. Юу н байсан. Эвэс. Тэгээ яг хүрсэн чинь ямар сэтгэл төрсөн юм? Тэгээ юу н гоё сэтгэл төрсөн. За өмнөх найзуудаа гоё үг хандаж, найзуудаа хандаж гоё үг хэлсэн. За чиний хувьд тэгвэл багштаа хандаж үг хэлмээр байна уу? Багштаа хандаж. Миний амьдралдаа хамгийн шилдэг багш. Тэгээд хөөрхөн, залуухан, тэгээ амар их хүчтэй багш. Хайдаа уралдагч, тэгтээ хөөрхөн ханагш. Таван дэви хүүхдүүд зургийн хичээл хийж байна. 6 настай хүүхдүүдийн зургаар хийсэн дум байна. Зэвсэг зүүсэн онгоцуудыг цэнхэр чагтаар дарсан байна. Цэцэг дүүсэн хөлгүүдийг цэвэр нандин зурсан байна. Хүслийн цэнхэр тэнгэртээ хүний дэлхийн нэж байна. Хүүхэд бүрийн ширэнд зураг бүхэн нартай байна. За өнөөдрийнхөө хамтдаа эзгээ нэвтрүүлэхээр бид бүхэн 7-гийн 7 анги дээр ирээд за шав нартайгаа маш гоё найз шиг дотн хөгжилтэй байж чаддаг багштай ярилцлаа. Тэгээ дээрэс нь багштайгаа маш гоё найз шиг шав шиг байж чаддаг бас хөрхэн ангийнхан сэргэлийн цаваа хөрхэн хүүхдүүдтэй бас танилцаж ярилцлаа. Тэгээд нэвтрүүлэг маань маш гоё хөгжилтэй, дурсамжтай байсан байх гэж бодож байна. Ингээд өнөөдрийн хамтдаа эзгээ нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Энд хүртэл үзсэн үзэгчдтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.